Hi babies, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ finally unexpected дээр уулзаж байна. Тэгээд unexpected хийгээг айгу удцсан байна. Тэгээд удцсан чинь бас төсөөрчөж юу гардаг л яадаг л эдэг лийг нь мартцсан. Тэгээд би сайн ингээ биччихсэн байхгүй гэсэн чинь бичсэн чинь бас амар урт юм болсон. Энэ бараг хамгийн урт дугаар болох байхаа. Яагаад гэвэл одоо ярих байгаа хосууд маань 3 season дамнаж оролцсон хосууд байгаа. За тэгээд айгу урт юм ярих байгаа болохоор жоохон юм уучи. Миний сая уусан чирнэлээ байгаа юм болохоор үбэ ям гэд урамлаас гаргаж авсан нутаг powder байгаа. Тэгээд арсыг аюу гоё болгодог гэхээр нь би ууж байгаа glow up хийх гээд. Энэ удаагийн дугаараа оролцогчид 16 настай Макайла болон 18 настай Келен нарын талаар өвүүлнэ. Энэ хоёр маань 1 2 3 дугаар улиралд дараалан оролцсон байдаг өвжөө хосуудын нэг. Макайлагийн ээж нь 20 настайдаа Макайлаг гаргасан ч нөхөр нь удалгүй нас бараад буюу Макайлагийн аав нь нас барснаас болоод ээж нь мансууруулах бодсон донтцсон. Үүний улмаас 5 настайдаа эмээ өвөө дээрээ очиж эмээ өвөөтэйгөө амьдрах болсон. За ээж нь болохоор сүүлийн үед аваа хүн шиг болоод бараг 7 жил хар тамхи хэрэглээгүй. Тэгээд аваа хүн шиг болоод охиныхоо амьдралд оролцоотой болж эхэлсэн юм байлээ. Тэгэхээр тийм амар сүртэй оролцоотой бол биш. Найз залуу Келентэйгээ on and off харилцаатай 3 жил явсан гэж байгаа. 14 настайгаас хойш нь хоёр үерхэж эхэлсэн заяо. Тэгээд жирэмсэн болсон. Эмээ өвгийн реакшн бол тийм амар хүнд биш. Энэ хоёр айгу дотноосэн болохоор удахгүй жирэмсэн болно гэдэг эмээ өвөө нь хоёр нь мэдчихсэн гинэ. Тэгэхээр анхны эмээ өвөгийн хүүхд оролцож байна. Эмээ өвөтэйгөө айгу хөөрхөн харилцаатай байдаг гэсэн нөгөө хүн л болсон хойно ээжигээ санана. Тэгээд миний ээж бусад ээж нар шиг миний амьдралд оролцоотой байсан болоосай гэж маш их хүсдэг байсан. Эмээ өвөө хоёрынхоо өвөөтэйгөө бүр айгуу дотн заяа. Өвөө нь sunshine гэж дууддаг. Тэг нөгөө нархан гэсэн үг штэ. Тэг нөгөө You're my sunshine гэх нэг тийм дуудаг штэ. Тэр дуу мог дуулж өгөөл заяа. Амар sweet хэлж байгаамаа энэ хэд маань. You're my sunshine, my only sunshine. You make me happy when skies are gray. You'll never know, dear, how much I love you. Please don't take my sunshine away. Келен Макайла хоёр on and off харилцаатай байсан нь Макайла үнэхээр дургу өрмөр үйлдэлүүд хийдэг. Жишээлбэл Келен үнтэй сүүн бөгж engagement ring аваад өгсөн чинь тэрийг алга болгоцсон заяа. Тэгээ тэрийг ингээд юу ч болоогүй юм шиг би алга болгоцсон шүү дээ. Олдохгүй байгаа. Гэл болоо. Гих мэдчлээ айгуу тийм хайхрамжгүй хинэггүй үйлүүд гаргадаг болохоор тэрнээс нь болж ер нь бол салдаг байсан гэж байгаа юм. Келений ээж нь бас өсвөр наснда жирэмсэлж ганц бие ээжийн хуваар хүүгээ өсгсөн. Келений ээж хоёр ганц бие эцэг их байх амьдрал ямар хэцүүг хоёр биеэрээ туулж мэдэрсэн. Тэгсэн ч гэсэн Келен ээж хүүгийг сонсолгүй. Тэгээл дахиад өсвөр наснда жирэмсэн болчихж байгаа. За ингээ промны цаг болно. Промд явхаар хөөрхийн Макайла даашинд сонгох хүсээ нүрээ будах зэрэг асуудалд нь өвөн л байдаг. Имэн ажилдаа явцдаг. Тэгээ Макайлагийн ээж нь 5 минутын зайтай амьдардаг ч гэсэн ерөөсөө ирж тиймэрхүү юмд нь оролцдоггүй гинэ. Тэгээ оронд нь Келений ээж ирэхээр болж байгаа. Тэгээ ирсэн чинь Макайлагийн ээж ирсэн байдаг заяа. Тэгээ хамгийн амар нь манайхаа юу гэж Макайлагийн ээж нь жирэмсэн бас яг адилхан сартай жирэмсэн заяа. I am pregnant with my 4th child, and this will be my first grandchild. We're exactly 4 weeks apart at this point. This is going to be her sister, and that'll be my grandson. And then I think she will be his aunt, and he will be her nephew. I'm pretty sure. Макайлагийн ээж нь өөрийгөө ээж гэдгийг мэддэггүй гэж байгаа. Одоо Макайлагийн эргэн тойронд байхдаа өөрийгөө нь Макайлагийн ээжтэй гэж бодож гэсэн ерөөсөө ээж шиг нь мэдэрдэггүй. Тийм болохоор эвгүй байдгаа гэж хэлж байгаа бол хүүхдээ хайж явснаа. Олон жилийн дараа жирэмсэн эргэж ирсэн худыгаа харсан те. Келений ээж нь бол жинхэнэ хүндлэл нь бол шалаар нэг болж байгаа. Яг бол Келений ээжэд одоо хичнээн хүнд хэцүү салалт байсан ч гэсэн юу ч туулж байсан ч гэсэн өөр хүүхдээ орхиж тэмэрхүү мансуурлах бодис зодсон донцсон хүмүүсийг бол хизээж хүндэлж чаддгүй. Тэгээ ер нь бол одоо тэр хүнийг нэг хүндлэл үнэлэмж гэж байдаг шүү дээ. Тэр нь ингээ шууд шалдаа буучдаг. I know how big of a role my mom played in my life, and so I feel bad for Michaela.
especially that her mom's right in 5 minutes away and Shannon doesn't work. Where are you? За тийм Макайла айгуу сонио. Хүүхдээ гарахаар эмээ өвөөдөгөө хүүхэдтэйгээ эмээ өвгөнд хамт амьдрын заяа. Тэнгүүд Келэн болохоор ээжиндээ байгаад ирж очин байна. Гээ шууд төлөвлөж байгаа өөрөө дур мэдээд ерөөсө Келэнтэй ярилцдаг. За үүнээс гадна baby shower болохоор болдог. Тэгээ baby shower дээр нэг асуудал гардаг нь Макайлагийн ээж нь хамтдаа baby shower хий гэд Макайлаг түлхээд өгдөг заяа. Уг нь л Макайлагийн ээж нь эмээ өвөө хоёрын хүүхэдтэй уг нь л тэр хоёр эцэг гэх юм. Тэнгүүд эцэг ихтэй хэлэхгүй ингээ хүүхд рүүгээ ингээд хоёлаа baby shower хамтдаа хийжээ л да гэд ингээд. Тэгээ Макайла болохоор нөгөө ээжтэйгээ амар тийм дотн биш. Тийм болохоор үгүй мүгүү гэж хэлж чадахгүй яа ингээд гацж байгаа байхгүй юу? Үгүй гэвэл гомдоочих юм шиг, тийм гэвэл айгуу тэнэг байдалд орно штэ. Мэдээж ээжтэйгээ хамт baby shower хийн гэж одоо юу гэсэн ч үгүй. Ээж нь ингээд барьцаад байгаа юм шиг хамтдаа baby shower хийгээд байгаа нь Макайлагийн хувьд айгуу тийм атаархсан юм шиг үүдэл санагдж байгаа гинэ. I think she's just jealous about everything. But it's like the only time she wants to be around you is when she needs something. You know, I love my mom, but I hope that while she's there, she doesn't start, making a pity party for her. Yeah, exactly. Харин Келэний ээж болохоор зүгээр шоуны дундуур орж ирээд одоо screen time авах тиймэрхүү үйлдэлээ энэ Shannon буюу одоо Макайлагийн ээж нь бол угаасаа нэг тийм Макайлаг ашиглаж ийл гэсэн санаатай хүүхэн байлээ гэж дүгнж байгаа. За тэгээд энэ хоёр гэр бүлийн дунд бүр гал асан заяа бүр болоогүй. За тэгээд baby shower-ын үйл ажиллагааг уг нь бол эмэгтэй тал нь буюу эмэгтэйгийнх нь ээж нь ерөнхий бол зохион байгуулдаг штеп. Эмээ өвөө хоёр нь зохион байгуулгалаад эмээ хоёр нь бас аятайгаа оролцож чадахгүй болохоор нь Келэний ээж зохион байгуулалтыг гаргатаа авахар болдгоо. Тэгээ Келэний ээж Shelly шууд Макайлагийн ээж Shannon руу мэйл явуулдаг байхгүй урилганы мэйл. Тэгэл дуусаа штэ ер нь бол одоо чи хамтдаа хийхгүй шүү, чи бол хост биш, чи бол зөвхөн зочин гэдэг утгаар нь шууд урилганы мэйл явуулж байгаа. Тэгсэн чинь ингээл Макайлагийн ээж нь бүр ингээл амар offended болоо заа бүр ингээл амар тийм уурлал өөр дээр хүлээж аваа заа. Яга намайг ингэж байгаа юм бол би юу буруу хийсэн? Миний охинч надад шудраг бус санагдчихээн. Би өстө нэрээ төнөлөө залгаж учрыг нь олно гээл. Охиныхоо баярыг охиндоо үлдээж чадахгүй заавал ингээд өөртөөгөө хамт тэмдэглүүл охин нь баярлна гэдэг юм гогтхон суудсан тэргүүрээ зүтгээд байгаа. За тэгэл бүр бөө хэрүүл. Baby shower-ийн өдөр Макайлагийн ээж нь Келэний ээж рүү заалгаад чи яагаад урдуур орж юм хум хийгээд байгаа юм бэ? Чи яагаад надаас тэх юм уу ингэх юм уу намайг яамаар байна гэж асуухгүй байгаа юм бэ? Гэж уурлуул яах вэ guys? Тэгсэн чи Келэн ээж амар гайхаад хөөе чи өөрийнхөө охины baby shower-ыг зохион байгуулахад чи заавал асуулгах хүнээр гуйлах шаардлагатай юм уу? Тэгсэн чинь Макайлагийн ээж нь чиний төлөвлөгөөгөөр яваад байгаа гадны хүний төлөвлөгөөр яваад байгаа болохоор би юу ч мэдэхгүй үлдээд байна. Тэгэхээр чи надаас асуусан дээрээстэй. Асуусан зүг бистэй гэж байгаа юм за. Амар сонин цантай ээж нь бүр. There's definitely some things that need to be worked out because I don't quite understand what your issue is. Okay, well, I mean, yeah, we can definitely get together and talk. I don't think today's really the day. I have a lot of stuff I'm still preparing for the shower, so. I know you feel like I haven't contributed and I haven't done anything and I haven't this and that, but nobody ever even tried to ask me to do anything. You didn't ask me to be involved in the shower. You didn't ask me to be involved in anything. Well, wait a minute. First of all, I shouldn't have to ask you to be involved. Yes, you should because I can't know about something that's being planned by somebody else. Эмээ өвөө хоёр нь бол энэ хэрүүл дээр Shannon-ыг бол тас өмөрдөг угаасаа өөртөөх нь охин юм чинь өмөрнө штэ. Shelly бол угаасаа анханасаа хэлсэн. Макайлагийн ээж нь хүүхдээ хайж яваад хар тамхи мэмэг татсан бэлээ. Тийм болохоор би хүндэлж чадахгүй гэд хэлсэн штэ. Тэгсэн чинь тэрийг ингээд шууд буруу шатдаг заяа. Яагаад хүний 5-10 жилийн өмнө хийсэн алдааг сөхөж яриад байгаа юм бэ? Тэгээ юу хийж авсан нь Shelly-д ерөөсөө огт хамаагүй. Одоо ингээд дээрт гэж явж байгаа хүнийг бити ингэж химлээчээ гэсэн юм байр суурьтай байгаа. За ингээд baby shower-ын хэрүүл урал байгаад байжсэн чинь Макайлагийн ээж нь эхлээд төрчдөг. Тэгээ Макайла ч удахгүй төрөх учраас ер нь л төрхөөс өмнө найлуулах ээжтэйгээ цуг бай. Яг бол төрснийхаа дараа эмээ өвөөдөгөө байна штэ. Тэгээ төрхөөс өмнө ээжтэйгээ цуг бай гэдээ ер нь ээжиндээ нилээн байж дүү дээрээ практик хийж байгаа. Келэний ээж Shelly Shannon дурггүй. Тэгээ хэрвээ ингээд Shannon-ы хүүхдийг ингээд харж ийна гэх юм бол Shelly уурлаа штэ. Тэгсэн ч гэсэн Келэн одоо Макайлагийн хүсэж байгаа амийг хамтдаа хийхин тулд ер нь бол Макайладай хамтдаа байхын тулд Shannon-ы хүүхэд байсан ч хамаагүй аваад хуурайлахад билээ. I feel like my mom would be upset with me if I was over there, but like I don't necessarily have to 100% like Shannon when I'm over at Shannon's house.
but I'm gonna respect her and I'm gonna be nice to her because that's Michaela's mom. And if she wants me to be over there with her, I'm gonna be over there with her. Энэ unexpected дээр ерөөсөө нэг иймэрхүү одоо тийм mature аауд гараагүй байгаа болохоор би ингээ Келланы энэ хүү үйлдэлүүдийг аягүй тийм томоор бодоод байгаа байхгүй юу? Хүнийг тийм муу юмдаа дасдсан байх шиг. За ингээд төрх өрөөрөө хинхэн орж хинхэн гадаа хүлээх вэ гэдэг яриа бол үнэхээр байнгын хэрүүл дагуулдаг. Макайла бол шууд ингээ шийдчихдэг. За ер нь бол Макайла амар тийм controlling хүн байхгүй юу? Ер нь ингээ бүгдийг ингээ хянжаадаг. Тэгээ шууд шийднэ. Өвөө эмээ Келлан ээж ингээ таад ор. Ээж нь бүр ингээл амар нүүр аваал. Өстө нэрээ яг зөв. Шэли бол эмнэлэг дээр ч ирэхгүй шүү тэр бол. Тэгж мэгээ амар солиотой. Тэгсэн чи имэн санаа зовоод юу яриад байгаа юм бэ? Шэли ч гэсэн ачтай болж байгаа штэ. Шэлигийн ч гэсэн ач штэ. Тийм болохоор тэр эмнэлэг дээр нүү төр хөрөөрөө орно. Тэрний ирэх. Бид нар ингэж хүний ирэх нь халдах хэрэг байхгүй. Гэсэн чинь Шано амар тэнэг. За та надаас том хүн юм бэ те? Окей. За би дуугаа олчихъя. Амар сонио. As far as my point of view, she's welcome to be there. This is her We're grandchild. not getting into the middle For you. of any of that crap. You're a We're bigger not person doing than it. me. No, what I'm telling you, she has every right to be there. And I don't have a problem with it. And nobody else should either. Okay, you're not gonna tell me. I'm telling you because you need to I'm not also... Тэгээ Шанон бол иймэрхүү зантай хүн юм байна л та. Би төвтэй ямар ч асуудал юу ч болж ийсэн дандаа өөрийгөө гол дүр болгох гэдэг. Одоо make something about yourself гэдэг штэ нэг юмыг заавал өөрийнхөө одоо тухай болгох гээд байдаг. Тиймэрхүү зантай хүн юм байна л та. Тэгээ дээрэс нь өмнө нь одоо ээчиг ээж байж чадаагүй болохоор арай л ингэж хитрхи хэрэгтэнд хушууд дүрж оролцох гээд байна уу да гэж имээ харж байгаа. Тэгээ Шанон бүр хэрүүлэн бүр давраа заа ээж аа хоёроо та хоёр намайг баллсан шигээ Макайлаг баллах гэж байна гэж мэгээд тэгэл ээж аа хоёр нь бүр шок. Юу яриад байгаа юм бэ ээж дөө харт амхинд донтой явсаа хойгоор нь хоёр хүүхдийн өсгөлөө. Макайла ч доороо дүүтэй заяа. Тэгээ хоёр хүүхдийн өсгөлөө. Буцаад ирэхэд нь хүлээж авлаа. Энэс илүү яг яалах гээд байгаа юм бэ. Макайла өвдөлтөө үлж эхэлнэ. Тэгээд имээ нэг юм нууц арга зааж өгдөг. Өвдөлт өгсөн ч савны амсар нэгдэхгүй байдаг тийм үе байдэн штэ. Тэр үедээ ингээд өхний толгондоо массаж хийдэг гинэ. Тэгээ массаж хийх юм бол савны амсар хурдан нэгдэг гэж байна. Guys, төрөх ч байгаа хүн байвал туршаад үзээрэй. Макайлаг жирэмсэн болсноос хойш Келлан маш их ажиллаж байгаа яагаад гэвэл мэдээж хүүхдээ болох байгаа мөнгө хэрэгтэй. Келлан айгуу тийм ажил ихтэй маш олон цагаар ажилладаг. Өглөө 6-д гараад орой 9-д ирдэг гэж байгаа. Тэгээ яг өвдөд эхлэх үед нөгөө хол ажиллаж иж таарад имлэг рүү амжиж очихгүй жиж магадгүй болчдөг. Келлан ашгүй ээжтэйгээ амжиж имлэг дээр ирдэг. Тэг гисэн ч өмнө нь одоо хоёр ээжийн дунд үүссэн хэрүүлээс болоод Макайла заяа өөрөө бүр Келланы ээжийг өрөөнд оруулахыг хориглцдог. Амар уазтай. Амар controlling яриад энэ дөө. Тэгээ энэ нь бодол Келланд бол үнэхээр шудраг санагдаж байгаа. Яагаад гэвэл яг адилхан хоёулаа хэрүүл хийж, алдаа хийж яачаад манай ээж ганцаараа шийтгүүлж байгаа юм шиг ингэж өрөөнөөс хасагдах хэвтэй юм уу? Анхны хачаа ингээд төрөх үйл явцыг манай ээж харж чадахгүй нээштэй гэдэг аюу тийм шудраг санагдаад эхэлж байгаа. За ингээд тэдний хүү төрнөө бөө баяр болно. Дүлж байхад нь ингээд хүүхэд нь гарч ирэхгүй заяа. Тэгээ ингээд хүүхдийн зүрхний цохол дуунж мунаал. Тэгсэн чинь ингээл өвөө амар сонирн болол. Яанаас та миний ах өчгүй дээл өвөө айгуу тийм айдаг. Хүүхдийнхаа нэрийг Макайла өгөхөөр төлөвлөж байгаа гинэ. Гэхдээ яг Келланд ийм нэр өгнөгээ хэлсэн. Гэхдээ Макайлагийн шийдвэр байсан гэсэн үг. Тэгээ Келланд хэлсэн өөр хинт ч хэлээгүй нууцсан байгаа. Хүүдээ Тимоти гэдэг нэр өгч өвөөгийнхөө сэтгэлийг хөдөлгөөд авдаг. Өвөөг нь ч гэсэн Тимоти гэдэг байхгүй дээ нөгөө өвөөгийнхөө нэрийг хүндлээд Тимоти гэж нөгөө name after гэж ярьдаг штеп. Тиймэрхүү юм болоо да. Okay, ready? Yes. Why are you gonna cry? Can you say it? Why are you gonna cry? Say it. No, say it, say it, say it. Just say it. Tell him. Timothy James Allen Morrison. Tim's gonna cry. I gotta do it. Timothy James Allen Morrison. I just kind of lost it there for a second. Өвөө Тимотигийн талаар ярих юм бол тэр төрсөн өвөө нь бол биш. Одоо Шаноныг төрсний дараа эмээтэй суусан хүн байгаа байхгүй юу? Ер нь бол step grandpa гэсэн үг. Яг төрсөн өвөө нь биш ч гэсэн Макайлаг чин сэтгэлээсээ хайрлаж өсгсөн. Тимоти өвөө нь аягүй тийм уйлдаггүй чанга иргэнэ бүр амар тийм Iron Man гэж ярьдаг штэ. Тим эрэхтэй тэгсэн чсэн ингээд би хүүгээ Тимотиг нэрлэж чинь гэсэн чинь ингээ уйлал тэгсэн чинь хүн болон гайхаад тийм уйлж штэ гээл
Ёо энэ хэсэг үнэхээр sweet заяа. За ингээ бүгдээрээ хүүг дамжуулж тэрвэрэд Келланы ээжийн ээлж ирэхэд Shannon ингээд бүр улаан цагаан нүдээ эргэлдүүлээл уурлал. Тэгээ нэг буудан дээр ингээл чихэн цохон гэж суугаад идэг за амар мэдрэл муутай. Тэгээ ингээд чихэн цохон гээд айгу эвгүүтэд ирсэн чинь Келланы ээж нь шууд за одоо ингээд төрсөн хүний өрөөнд драма үсгэд яах вэ? Би зүгээр ингээ хүүгээ харчаад явлаа гэд тэгээ яваад өгдөг. Айгу тийм гинзэм хийцэн хүн шиг ингээд чив чимээгүй ингээл хүүгээ харан үлдмээр байгаа гэсэн ингээл үлдэж чадахгүй яваад өгдөг. За амар хэцүү. За ингээ эмнэлэг дээр миний хүүхдийг тэрвэрэхгүй гэсэн байр суурьтай байсан. Макайлагийн ээж нь эмнэлээс гарсны дараа мэдээж хамт байж туслахгүй мэдээж. Яагаад гэвэл өөрөө нэраатай штэ. Тимоти төрснөөсөө хойш хөхөө ерөөсөө огт амлахгүй. Амлж чаддгүй байхгүй, амлуулж чаддгүй. Тэгээ Макайла болохоор хөхөөр хооллох гээд хичээдэг. Тэгээ үнэхээр хичээсэн ч гэсэн ерөөсөө болж өгдөггүй. Хүүхд төрснөөс хойш ганц тусалж байгаа хүн нь Келланы ээж нь. Тэг ингээ finally хөхөө амлуулж ахт нь хүртэл Келланы ээж нь тусалдаг заяа. За одоо тэг гээл. Хоёр ээжийн дунд үүссэн хэрүүлээс болоод Shannon ингээд өөрөө зайгаа бариад эхэлсэн гинэ тэрийдэс. Тэгээ тэр нь бол одоо Shelly-д айгу тийм аз гэх юм уу. Яагаад гэвэл Shannon байхгүй болчвол хүүхдүүд нь Shelly-г бараадах нь ойлгомжтой шүү дээ. Ингээ байнгын хүүхдүүдтэйгээ байгаа нь бол өөрт нь айгу таатай байгаа. Тэгээ бас Келланийг аав шиг аав байгаад нь хүүгээ хүн шиг хүн болгож өсгсөн. Тэгээ өөрөөрөө бүр үнэхээр бахархсан гинэ тухайн үедээ. And seeing Kalen with his family. I know how much he loves her. And I know he's going to be a good dad, and that's probably the biggest worry that I've had is I want to make sure that he is everything to his son that his dad wasn't to him. Яагаад гэвэл Келланы аав нь багт нь хаяа явцсан. Тэгээ үнэхээр аав шиг тийм муухай хүн болчих үү дээ гэж ээж нь айгу хичээж өсгсөн байгаа байхгүй. Тэгээ хичээж өсгсөний үр дүнд Келлан бол айгу тийм дэжгүү сайн аав гэж би бол бодож байна. Тийм аав болсон. За ингээд season 1 дуустдаг. Season 2 дээр Тими 7 сар хүрсэн байдаг. Манай гурван маань гуруулаа эмээ өвгөнд амьдарч байгаа. Гэхдээ хүүхэд гарснаас хойш Макайла ээжтэйгээ илүү дотноссон. Тэгээ бүр хамт амьдрий гэд ярилцж байгаа гинэ. Тэг бүр төлөвлөсөн заяа. Ээжтэйгээ хамт амьдрна гэд. Макайлагийн хувьд хизээж ээжтэйгээ хамт амьдарч үзээгүй болохоор одоо л цагна гэж бодож байгаа бол өвөө нь энэ мэдээг сонсоод бүр чиста миний нөөрлөө нулимлаа гэж хэлдэг. We have given you everything under the sun. To me, that's a spit in the face. You know I'm not doing it to spit in your face or to be mean. Yeah, you are. Яа тэгвэл Пүлтэн 10 хэдэн жил өсгөөд өгж явахад буцаад нөгөө нэг ээж рүүгээ явж байгаа нэм өөдөн жоохон тийм юу санагцсан юм шиг байгаа. Шудраг бус. Тэгээ Макайла бүр хамгийн амарн шийтсэн байдаг. Тэгээ өвөө эмээдээ хэлээд би одоо шийтсэн. Одоо тоор ерөөсөө надаа юу ч хэлэх хамаагүй. Тэгээ өвөө нь хөрхийн амт би чамааг бас хүүгээ санаа штэ. Тоор одоо энэчнээ байж болдгоо мүү? Ээжигээ 7 хоногт нэг 2 удаа ээжиндээ хоноод ирэлтэй. Өвөө эмээтэйгээ байл та гэд өвөө нь уйлдаг. Тэгээ нөгөө хөшүүн хүмүүс чинь ингээ хүн тасгаар амар хэцүүдэг штэ. Ер нь их тийм явуулж чадахгүй айгу хэцүүдэг байхгүй юу? За өвөө нь ингээ хол амьдрахаас гадна Shannon бол угаасаа Макайлаад бит хоёр шиг ингээ сайн хандаж чадахгүй. Хүүхдийн сайн харж чадахгүй, санаа тавьж чадахгүй. Хоёрдугаарт хэрвээ үнэхээр охинтойгоо тусдаа гармаар байгаа юм бол яагаад өөрөө ирж бит хоёрт юмнуудаа хэлэхгүй байгаа юм бэ? Макайлагаар хэлүүлээд байгаа юм бэ гэдэг нь өвөөгийнх нь анхаарлыг татсан баа. Тэгээд эсэргүүцээд байгаа гэсэн. Яг бол цаанаа Shannon нэг юм ботсон байж таараа гэж өвөө бодож байгаа. За ингээд энэ хоёр маань бүр байраа сонгоо яваад өгдөг. Тэгээ ээж нь ингээд шууд байр түрээслэх асуудлыг яриад гисэн чинь шууд Келланыг ингээл оролцуулаад заяа. Хэрвээ Келлан бит хоёртой хамт амьдрах байгаа бол тал түрээсээ төлөх ёстой гэсэн байр суурьтай заяа. Тэгсэн чинь Келланы хувьд болохоор ээжийг нь зүгээр ингээ босоод ажил хийгээсэй гэж хүсдэг заяа. Ээж нь бүр айгуу дургу болцсон байдаг Келлан 2 дугаар үйлрэл дээр. Тэгээ ээж нь болохоор Келланаас ингээ шууд мөнгө нэхэж чадахгүй. Ер нь бол одоо Келланыг хамтдаа амьдрахын тулд заавал мөнгө өгнө штэ тэр чинь нөгөө ихнэр хүүхдтэй амьдрахын тулд мөнгө өгөх болчиход байгаа байхгүй юу. Тэгээ тийм байдалд оруулахын тулд юм аашаа нөгөө хамт амьдруулахгүй гээд байгаа заяа. Тэгээ яагаад хамт амьдруулахгүй гээд байгаа вэ гэхээр энэ хоёр чинь нөгөө айгуу тийм on and off салж нийлдэг хэлсэн штэ бүр амар их салж нийлдэг. Тэгээ тийм амар on and off харилцаатай байгаа болохоор нь ер нь бол энэ хоёрыг одоо хамтд нь байлгаад хэрэггүй байна. Хэрвээ хамтдаа амьдрахаар бол харилцаагаа нэгдүгээр засаад хоёрдугаарт мөнгөө төл гэж шаардж байгаа. Ээж нь бол товчхоноор хэлэхэд. Тэгээ гол нь ээж нь юусэн ямар ч мөнгө байхгүй заяа. Тийм болохоор ингэж мөнгөн дээр айгу тийм санаа зовоод байгаа юм байлээ. Тэгээ ямар мөнгөөрөө байр түрээслэх гээд байгаа вэ гэхээр Макайлагийн хадгаламжнаас авсан. Багаахгүй амар байгаа зү.
Тэгээ Шайна хэлж байгаа. Макайла өөрөө хүсээд ингээ байр түрээслээд хамт амьдрий гэж хэлсэн болохоор л би одоо тэгж хадгаламжнаас нь мөнгө төгрөг авахыг зөвшөөрлөө. Тэрнээс бол би зөвшөөрөхгүй байсан. Макайла өөрөө л хүссэн шүү. Тэгээ болоогүй заяа манайхаа Макайлагийн байх хэсэг нь Б1 давхрын basement буюу подвалын хэсэг байвал яг уу арай юу. За яг Америкийн Б1-үүд бол арай нэг гайгүй л. Гэтэ эдний байшингийн Б1 бол яг л crash. Макайла Келлен хоёрын харилцаа нэгдүгээр улирлаас хойш нэлээд муудсан байдаг. Хамгийн сүүлийн салгалт нь гэхэд ээжтэйгээ хамт амьдрахаар шийдсэн үед нь болсон. Ялангуяа ээж нь энэ хоёрыг хамт амьдруулахгүй гэд зүтгээд эхэлсэн штэ. Тэгсэн чинь Келлений бүр амар дургуун хүрээд яхаараа юу н бит хоёрын харилцааны асуудал энэ хүнд хамаатай байд юм бэ. Яг л нөгөө нэг сурсан зангаараа ингээд заавал нэг юм нэг гол дүр болж заавал нэг юм нэг контролыг авч иж санаа намрах гэдэг. Тэрэндээ ингээд бит хоёрын харилцааг золиослох гэж байна гэж Келлен бол тэгж анализ хийж байгаа. Келлений хувьд болохоор Макайлагийн ээж болон Макайла хоёрын харилцааг дэмжиж байгаа. Тэгээ одоо ингээд Макайлагийн амьдралд ээж хэрэгтэй. Тэгээд энэ хоёрыг дотносоосоо гэж хүсэж байгаа ч гэсэн одоо ингээд Макайла, Келлен, Тимоти ийм 3 хүн болоод гэр бүл болцсон болохоор өөртөө харилцан дээр анхаарад нэгдүгээртээ энэ салж нийлхэ болоод хоёрдугаарт гурлаа өөртөө тусдаа гарсан дээрээ гэж боддог. Тэгээ энэ тухай ингээл гурлаа тусдаа гарын мари яриад гисэн чинь Макайла ингээл за чи тэгвэл одоо шууд гараа байр түрээсэлж чаддсан бол гээл за тэгсэн чинь Келлен ярьж эхэлж байгаа хгүй жоохон хүлээж юм бол би удахгүй ажилд ороод мөнгөтэй олоод тэг ингээд жоохон хадгаламж нэрээ мөнгө нэмчүүл санаа зовхгүй гой байр олчноо гэсэн чинь Макайла айгу муухай шоолж инээд заа. I know that Michaela spending time with her mom is important, but I feel like we need to focus on our relationship. We're getting married soon, and we should be in our own place. Go find us a house. Go for it. I could. Give us what money? I'm going to be starting my job soon, and my first paycheck I can save that, and then my next paycheck I can save that, and then put Okay, a then down once you do payment. that, then we can find a house. Okay. You're being sarcastic anyway. Ярьж лээдин гэсэн байртай. Би бол Келлен нэг тийм амар муу найз залуу гэж бол харахгүй байгаа. Яагаад гэвэл аюу тийм логиктэй юм яриад байгаа байхгүй юу? Тэгээ Келленод хамгийн хогийн санагдж байгаа нэг юм бас одоо Шайнон ээж нь байж ээж одоо хүүхдээсээ түрээсийн мөнгө авна гэдэг бол амар том bullshit. Тэнийг юм гэж бодож байгаа. Тэгээ тэгж их хамт амьдрахыг хүсэж байгаа юм бол охиноо тэтгэн тижээх чадaltaй болчоод дараа нь хамт амьдрья гэж гуйх хөстэй байтал. За ингээ энэ хэд нүүх төхөөд юма багалж эхэлдэг. Тэгээ Келлений хувьд нөгөө өвөө эмигэнд нь байх хугацаанд доошоо ингээ шитар буухаас айдаг гэсэн гинэ. Ялангуяа өвөөгөөс нь аягүй хайдаг. Тэгээ өлсөн ч гэсэн галтайгаа орж юм хүм мэдхээс санаа зовдөг. Тэгээ санаа зовсондоо болоод одоо захиалгын хоол захиалж иддэг байсан баа өлсгөөрөө. Ер нь л амар тухгүй гэсэн үг шүү дээ тэр нөхцөл байдал чинь. Тэгсэн ч гэсэн Шайнонтэй хамт амьдарч ирснээс өвөө эмигийн жижигхэн байшинд жижигхэн одоо өрөөнд нь байж яа гэдэг заяа. Өвөө ч гэсэн Шайнонтой байснаас ингээд өрөөндөө заваараад нохог гахаа шиг байжээ гэл хэлж байгаа. Тэгээ энд ерөөсө ганц амар бух шиг зүтгэж байгаа нь Макайла болон Шайна хоёр одоо. Тэгээ Шайнон ч бол нэг тийм амар зүтгэсэн байхгүй. Гэтэ ер нь бол боломжоор бол нэг тийм тусдаа гараад гой байшинд амьдарчих гээд байгаа. Тэгээс тэгж амар зүтгэж чадахгүй байгаа. Тэнгүүд Макайла нэг ингээд амар шийдсэн болохоор амар бух шиг зүтгэдэг охин боод байгаа байхгүй. Тэгээ юмаа багаалахад ирээд туслаач гэсэн чи Келлен хоёулаа маргааш баглаа гэж ярьсан биз дээ. Гэсэн чи ингээл Макайла шууд за зүгээр би өөрөө хийчихнэ гэл нэг тийм амар тийм хүүтэн заяа амар тийм хүүтэн үндэ. Тэгээ өвөөдөө хэлдэг байхгүй Келлен ирэхгүй гинэ гэсэн чи өвөө нь тэр тэгчл тараа угсаал нэг тиймэрхүү хүүхэд гэл ер нь энэ хэдийн харилцаа нэлээ эвгүүцсэн байгаа байхгүй season 1-ээс хойш. I will help you pack tomorrow. He said, okay, whatever. It's fine. I'll be done by then. What, so you're mad at me for real? Whatever. I needed help, but Тэгээ энэ хоёр баглах асуудал дээрээс л бөө хэрүүл олон заяа. Макайла ингээл Келлен лөө одоо ирээд туслаач би чиний хүссэн юм чинь хүссэн үе чигээд үстэй одоо чи ингээд миний хүссэн үед миний хүссэн юм хийхгүй байна мэн гэл бахан мессеж бичээд байдаг. Тэгээ Макайла буураа эмээтэйг нэг өрөөнд сууж байдаг байхгүй юу? Тэсэн чи Келлен залгаад чи ингээд тэнэг хүн шиг мессеж бичгээ болж болох уу гэл нэг тийм бас л юм бүдүүлэг байдлаар ярьж байгаа хоорондоо. Once again, here we are fighting over some dumb. I hope you know everybody can hear this. I know they can hear me. Okay, And now you're Cameron. literally sitting here making me look like because I clearly told you I will help you pack tomorrow. I'm not making you look like anything. He shouldn't really talk to you that way, and even if he is having a bad day, Тэгээ гол нь ингээд
одоо ингээд тэгээд ингэж хэлэхдээ бүр амар хараал хэлдэг заяа. Тэгээ ингэж амар хараал хэлж байгаад нь Макайла айгу тийм гомдог. Надтай ингэж харьцах эсгүй байсан гэд уйлж байгаа бол Келан тэгдэггүй. Йоо чи тандаа яагаад ийм амар ядраатай гэдэм бэ гэсэн байр суурьтайгаар хүлээж авч байгаа. За ингэ Шелигийн талаас бичлэг гарч эхлэхэд нэгдүгээр улирлаас хойш ер нь бол Макайла ээжтэйгээ дотносноос хойш одоо ингээ Келан болон Келаны ээжтэй асуудалтай болж эхэлсэн харилцааны. Тэгээ Макайла бүр нэг шүн та Тимийг зөвхөн өвөө эмээгийн тал ирж хараарай гэж мэгсэн тийм мессеж бичсэн гинэ. Шэли болохоор ингэж бодож байгаа. Яг энэ Макайлагийн ард бол ээж нь байгаа. Тэгээ ээж нь ингээд толгойн тархины эргүүснээс болоод Макайланыг имерхүү хандлагатай болчлоо. Тэгээ Шэнэн болохоор одоо Тимотиг бодохгүйгээр зөвхөн өөрсдийнхөө тэнэг асуудлыг нэгдүгээр тавиха болох хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Ер нь бол тийм сте. Нэг тэнэг асуудлаас болоод пүүлтэн нэг хүүхдийг нэг эмээгээс нь холдуулна гэдэг чинь юу гэсэн ч үгүй. Келэн бол анх Макайла жирэмсэн болсноос хойш тухгүй, тавгүй байгаагаа үл тоогоод тэдний хажууд нь байж байгаа. Тэгээ өөрийгөө үнэхээр Макайла Тимоти хоёрт хайртайг баталсан. Тэгээ ийм байхад Шэнон одоо хин байшинд нь орохгүй вэ гэдгийг шийдэх ирэхгүй. Хэрвээ тэгэж шийдмээр байвал ядаж өөрөө 100% түрээсээ төлцөн байхдаа шийдэл зүгээр. Яагаад гэвэл заяа Шэнон байшингийн үндсэн хэсэг буюу нэг давхарт амьдрна. Макайла болохоор $350 төлөөд Б1 давхарт амьдрах болцсон байгаа. Тэгээ ямар ч Б1 давхар $350 байхгүй. Хоёрдугаар тэрэ Макайла өөрийнхөө байх тэр хэсэгтээ мөнгөний төлж байгаа бол Макайла өөрөө хинтээ байхаа сонгоноо. Келэн болон Келаны ээж хоёр тийм байр суурьтай байдаг. Надад бол энэ Шэли айгуу тийм ухаантай санагдаад байгаа байхгүй юу? Тийм амьдрал үзсэн, ер нь л юмны наан цаанахыг айгуу сайн мэдсэн. If you're paying to live in the basement, Yeah. then it's your place, in my opinion. Well, she said that it was So too. then she shouldn't have a right to say who can and who can't be there with you. Макайла бол дандаа хүссэн юм авч ирсэн заяа. Би өвөө мэтэйгээ баймаар нь байна. Одоо ингээ ээжтэйгээ нүүх гэж байна. Энд бол Келэн бол ямар ч одоо тийм амар хүчтэй эсэргүүцэл ч юм уу те. Бүр ингээ хайж явах мох тиймэрхүү амар хүчтэй эсэргүүцлээр тулаагүй дандаа ойлгохыг хичээж, дандаа хамтахыг хичээж, дандаа ингээд өөрөө ч гэсэн нэг ээжийн нэг үнцэнтэй хүү байгаа байхгүй юу? Өөрөө ингээд гэрээсээ айгу эрт гараа явцсан. Тэгээд ээжигээ санаж байгаа, ээж нь ч гэсэн хүүгээ санаж байгаа. Тэгээд энэ нөхцөл байдлыг үзээд би бол бодлоо. Бас энэ гэр бүлээ босох гэж явж байгаа залуу хөвгүүд бол бас айгүй их юмыг тулд юм байна да. Би бол гэхдээ баргийн хүнийг ойлгодог. Гэхдээ би бол Макайла болон Макайла ээж хоёрыг ойлгохгүй. Ингээд эмээ өвөө хоёр ирээд тэдний шинэ байшин шалгахаар болдог. Тэгээ бүүм мэдээж хайртай Макайлаг нь Б1 давхарт амьдрах гэж байгааг нь хараад бүр хэлэх үггүй болдог. Тэгээ уг нь бол Шэнон одоо охиноо дээр амьдраа гэж хэлсэн ч гэсэн Макайла өөрөө Б1 давхрыг харчаад бистэ энд ингээд яг өөрийнхөө гэр орон шиг төгчүүлээд энэ яг ингээд миний хувийн орон зай болно. Тийм болохоор би Б1-т амьдрна гэд өөрөө шийдсэн гинэ. Тэгээ тэрийг нь хичнээн эмээ өвөө хоёрт тайлбарлаад нэмэргүй штэ эмээ өвөө хоёр бол Макайлагийн талд. And there's a space in the basement for Michaela where she can have basically her own little apartment inside the house. And there's plenty of room for Timothy down there too. I'm worried that my mom and dad won't think of it that way. Б1 давхрын хувьд бол бүрэн ийм халаалттай биш. Халаалт нь ирж эхлээгүй байгаа. Мөнгөний төлөөгүй байгаа. Хөгзөрч мууцсан олон хэсгүүдтэй яг л нэг тийм краш одоо юу гэдэг агуулах маягийн тохиолдолтой байдаг. Тэгээ энэ нөхцөл байдлыг харсан эмээ өвөө хоёр бол шууд шийдэж байгаа. Макайла бидэнтэй амьдрах хэрэгтэй. Тэр нөөхгүй ч өөрөө мэддэг. Тэгээ энийг нь Шэнон бол шууд өөр дээр хүлээж авч байгаа. Ерөөсөө ингээд хүүхдийнхаа нөхцөл байдлыг бодохгүйгээр шууд өөр дээр хүлээж авна. Би одоо энэ ч бүхлөтөө ээж нь байж гин, Тимотигийн эмээ нь байж гин. Тэр хоёрыг харж хандж яхад надад яагаад итгэхгүй байгаа. Яа намайг шууд өгөөсгээд байгаа. Яа надад боломж олохгүй байгаа гэж ээж нь тэгж дайрж байгаа. Тэгээ өвөө нь бол газар дээр шууд шийддэг. Макайланд амьдрахгүй. Тойр надад ууралчлаа. Угаасаа юу жийсэн надад ууралдаг. Би бол охиноо Б1-т амьдрахгүй. Макайлагийн ээж хоёр нь зүгээр ингээд өсвөр насны жоохон ингээд найзууд чиг шийдвэр гаргаж яадаг насандаа ерөөсөө нэрээ хүүхдтэйгээ яаж бодохоор Б1-т амьдрах гэж бодох уу? My God. Anything that has to do with Michaela has to be perfect for them. And I know that's because they love her so much and they love Timmy. And my life isn't perfect, but I do the best I can. In a cold, damp basement. It's not going to be a cold, damp basement. After seeing the basement, I'm going to have to let Michaela know that it's not going to work.
I'm not letting her move in there. Гэтэ одоо энэ бүх хүний гаргалгаа анализ дүгнэлтийг сонсоод бэжэж яагаад ингэ дайраад байгаа юм бол гэдэг нь аюу сонин заяа. Өвөө эмээ нь бол ийм төлөвлөгөөг санал болгож байгаа. Өвөө эмээ нь Тимотиг харна. Тэр хооронд Макайла Келлен хоёр ажил хийгээд мөнгө хураагаад төлөвлөгөөтэйгээр тусдаа гараа гэсэн одоо саналыг төвшүүлдэг. Тэгээ Макайлад хэлсэн чинь Макайла ч гэсэн тэр саналыг дэмжиж би бас нүүх зөв хэсэгт эргэлзэж эхэлсэн. Анх тэр байшин ээж очиж сонгосон. Эцэст нь ээж бүх хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч болохоор санагдаад айгүй тийм сэтгэл нь хөдөлсөн харагцсан. Маш их жаргалтай байсан учраас би одоо тийм ямар нэгэн комент хэлж чадаагүй тэгээ шууд зөвшөөрсөн. Тэгээ Бенигт амьдрахыг би тийм сүртэй зүйл гэж бодоогүй. Хүмүүс муу талыг нь хэлэх үед л ойлгосон гэж байгаа. Айгүй тийм шийдвэрээсээ айгүй бутсан нэг тийм шийдвэртэй үнэнч байгаад үр дүнгээ ингээ харж чадахгүй. Тэгээ хоёрдугаар гэх юм бол аюу тийм хариуцлагагүй ах юм байгаа сте. I'm staying. So your mind's made up. With you guys. Huh? Yeah. You're staying with us. All right. Good. I'm happy. She's almost like, yeah, I am, but Yeah, take. Тэгээ эмээ өвөөгийн явсны дараа Шэнонаас Макайла руу мессеж ирдэг заяа. Тэгээ чи нүүхтэй ихтэй байгаа зү. Энэ мессежэд хариу эсэх чинь юусэн хамаагүй чи хэд хоногийн дараа нүүж ирэх ёстой. Чи анханасаа энэ байшинг түрээслэхэд окей гэсэн болохоор ч л орсон. Тэрнээс би бол орч чадхааргүй одоо мөнгө төгрөгийн дийлж чадхааргүй байсан шүү. Би чамтай шудраг байгаа шиг чи надтай шудраг байгаасаа гэж би хүсэж байна гэсэн мессеж ирж байгаа. Юу нь л дээ ээж нь ингээд өвөө эмээ өөр юм яриад Макайла ч гэсэн өөр ингээд дүлгэнээ дангууд яана одоо би яана гэж бодож эхлэв шүү. Эмээ өвөтэйгээ ярилцж байгаад Келланыг ажил хийж мөнгө олохыг шахна гэж байгаа. Айгу муухай байгаа зү. Тэгээ тэр хооронд Макайла өөрөө коллежид сураад тэгээд ингээд сайхан амьдрнаа гэсэн юм төлөвлөгөө гаргаж байгаа. Ер нь бол одоо эмээ өвөтэйгээ үлдэхээр шийднэ. Надад бол энэ эмээгийнх нь мухай шахна гэсэн үг ерөөсө таалагдсангүй. Яагаад бол Келлен season 1 дээр ч ажиллаж байсан. Тэгээ season 2 дээр ч гэсэн одоо ажил хийн. Ерөөсө тийж амар одоо бусад хүн шиг Макс Закс ч юм уу амар аудыг хэдүүлээ үзсэн шүү дээ. Ерөөдөө тийм байхгүй ажил хийгээ яваад байгаа байхгүй. За тэгээд нүүхэ болсон талаар ээж рүү нь хэлэхдээ имэн ингээл за би хэлчихье гэсэн чи өвөө нь үгүй Макайла өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж сурах хэрэгтэй. Чи өөрөө хэл гээл. Тэгэл залгаж байгаа. Яа. Тэгээ Макайла ингээд залгачаад амар тэнэг ширээний дунд ингээд буцаад тавьчихгод өөрөө ингээд цаашаа суучдаг амар мангар ёо. Тэгээ эмээ өвөө нь бандсандаа өмнөөс нь ярьж байгаа. Би тэд одоо цаг 30 минут ярьцлаа. Тэгээ эцэст нь Макайла тим Келлен 3 эндээ үлдэхээр шийдлээ гэсэн чи ээж нь тэгвэл надад итгэхгүй байсан. Би Макайлагаас түрээсийн гэрээнд гарын ус зурхаас зөндөө асуусан. Яг чи хүсэж гинөө? Яг яах вэ? Яг нүүх юм уу? Чи өөр ингээд эмээ өвдөө байсан дээр юм шүү гэ. Би зөндөө асуусан. Тэгээ би түрээсийн төлж чадахгүй гэдгээ ч хэлсэн. Та нарт ч хэлсэн. Та хоёр миний эцэг гэх юм бол хэлэхгүй яасан ингээд амар уурлаад хуцаа тасалдаг. Ер нь бол аргагүй л дээ. We have sat here for the last hour and a half talking about it, and she said she felt like the best decision for her and Timmy was to stay here. Okay, so then why would you guys come here and pretend to be stupid? we wasn't pretending to be anything. Really? No, we came to look at your house. Уг нь бол эмээ овоо хоёр нь анханасаа Макайлагийн ээжд нь чи өөрөө 100% төлж чадахгүй бол бити байр түрээслээ. Бит хоёрт болон Макайлад бити найдаарэ гэж зөндөө хэлсэн ч гэсэн ээж нь тоолгүй Макайлад найдаад гарын өсөг зурцсан баа. За тэгээд ээжийнх нь бол өнцөг ингээд шууд ил болж байгаа юм л да. Яг гэвэл Макайла чамтай хамт амьдрахгүй гэсэн чинь ээжийнх нь хамгийн том асуудал нь тэгээ хин байрны түрээсийг төлөлцөх юм бэ? Би энэ чинь ганцаараа төлж чадахгүй штэ гэсэн асуудал гарч ирсэн. Ерөөсөө огт миний охин яагаад надтай хамт амьдрахгүй гэв. Тэгээ би асуудал байсан уу? Яагаад надтай хамт амьдрахгүй гэдэг байгаа. Би охиндоо хамт баймаар штэ. Тиймэрхүү ээж охины одоо ээж охин шиг тиймэрхүү харилцаа огт гараагүй. Тийм үг бүр аач гараагүй. Зүгээр л төлбөрийг хэн төлөх юм бэ? Би энэ чинь төлж чадахгүй штэ. Би чамаас үндэ асуусан юм штэ. Энэ нэг юм хамтарч байр түрээслэж байгаа хүмүүс шиг яриад байгаа байхгүй. Тэгээ энэ үед Макайла ойлгож байгаа. Ээж нь илүү том байшинд орохын тулд өөрийг нь ашиглаж байсан байна л да. Яагаад гэвэл одоо намайг хамт байхгүй биш түрээсийн төлбөр дээр санаа зовж байна. Тийм болохоор л би ингээд ойлгочлаа л доо эндээс. Өөрийнхөө ерөөсө бурууг ерөөсө ойлгохгүй. Энд чинь Макайлагийн гэсэн буруу байгаа шүү дээ. Яагаад гэвэл
анхнаасаа Макайла би ингээд хамт баймэ гэж хэлээгүй бол ээж нь анхнаасаа нүү юм уу гэхгүй л байсан байхгүй юу. Би анхнаасаа Макайла шийдтэй байгаараа гэж зөндөө хэлсэн. Дааш тэр тэгсэнгүү би одоо хамгийн тэнийг амт шиг харагдаж байна. Та нарын хинэн ч миний төлөө болон бусад хүүхдүүдийн маань төлөө санаа зовдөггүй. Би одоо энэ байшингаа алдаж байна. Одоо бууж өглөө гэсэн мессеж ярьдаг. I'm going to lose this house. I can't do it now. I told her she had to be 100% positive. Now I look like a complete fool. I can't believe any of this. You guys don't care about me or my other kids at all. None of you do. I'm done. I might as well give up now. I don't know what this means for me and my mom's relationship, but I want her in my life, and I just don't want to feel like guilty or like, you know, I upset her, even though I know I did. But I'm also really uncomfortable and really nervous to see her again. За ингээд энэ одоо хэрүүлийн дараа Макайла болон тэдний гэр бүлийнхэн бөөндөө уулзаж асуудлыг шийдгэр болно. Тэгээ Макайлагийн ээж нь хэлж байгаа. Макайла өөрөө л хамтаа амьдрий гэсэн штэ. Би тэгж эхэлж хэлээгүй. Би зөндөө удаа ихтгэлтэй байна уу гэж асуусан гэсэн чи эмээ нь би чамааг анханасаа Макайла дээр акцент өгөхгүй өөрөө бодож шийдэрэй гэж хэлсэн байцтэй. Гэсэн чи Макайлагийн ээж нь ингээд шууд өөр дээрээ тусгаж байгаа л би яг одоо л түүний ээж байх боломж гарч байхад чи яагаад намайг хинж дэмжихгүй байгаа гэж ууралдаг заяа. Бүр ингээ амар хашгичаад тэгж амар хашгичж яхад нь хүүхэд нь ингээ зүг зүгээр юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд бол тэрэнд тасцсан гэсэн үг хамгийн амар нь. Би бол ингээд анх үзэж байхдаа Макайлагийн ээжийг ямар тэнийг юм бэ? Тэг ингээд хүүхдээ ашиглах гад ямар муухай санаатай мэ гэж бодсон ч гэсэн яг ингээд хоёр дахь бодоод эхэлсэн чинь нөө Макайла өөрөө эхэлж ийштэйг хамт амьдрья. Би ингээд тусалъя гэж хэлжингүүтээ дараа нь ингээд бэнийг мэнийг гэд хамаг юм болсны дараа тухайн үедээ юу ч хэлж чадаагүй бэжэж хамаг юм болоод гар хөлийн өсөж зурсны дараа за би амьдрахаа боллоо. Та нарын үгэнд ордог ээж гэх нь өөрөө амар муухай хариуцлага байхгүй юу? Ээжигээ ч ивгүй байдалд оруулаад бусд хүмүүсийг ч ивгүй байдалд оруулаад харин мөнгө өргөөч хүрээд айгу тэнэг байгаа зү. Ээж нь бүр ингээд зөндөө асуусан байхад чинь тухайн үед нь хэлж чадаагүй мөртлөө эмээ өвөө дээрээ очиод хэлж байгаа байхгүй. Би ингээд амьдрмааргүй ингээд. Тэнгүүд эмээ өвөө нь урдуур нь орж ээжтэй нь учрыг надалцж байгаа. Яа юу гэсэн ч үгүй амар муухай тийм би өстө ийм хүмүүс амар дургуйш бүр өөрөө ингээд хамаг ийм заваа амиг утгаж хайжингуудаа хариуцлага цутагаа алга болчдөг. You guys can't even give me that. As my parents, they should have told me that something was going on. I made sure with Michaela that's what she wanted. Before I made a deposit, before I paid the rent, before I signed a lease, I asked her repeatedly, are you sure this is what you want? Are you sure that you want to move? Are you positive this is what you want to do? And every time she said yes, and every time she was excited. I don't know, I just kind of feel like they were all lying to me. Энэ хөрөлөөс болоод Макайла ер нь одоо ээжтэй биш өөрийнхөө гэр бүлд хамаг анхаарлаа төвлөрүүлээ да гэж бодсон гинэ. Тэгээ энэ хэрүүлийн дундуур Шанон бүр амар чангаан ойролж эхэлдэг. Тэг би хичээгээд ч та нарын сэтгэлд хүрдэггүй сте 2-2 хүүхдээ ганцаараа өсгөж явах хүртэл хангалтгүй байна уу? Үргэлжл юм байсан гэж ингээ гих мэтэр амар хашгичтай заа. За тэгээ хэрүүлийг эцэлсэн хүн бол өвөө. Яагаад өвөө нь ингэж асуудаг. Тэгвэл яагаад чамтай амьдрсан дээр гэж бодоод байгаа гэсэн чинь хариул гэсэн чинь Шанон надтай амьдрсан дээр заа юу? Би хариулна гэснэ хариулдгүй за тэгэл тавтыг. Тэгэл дуусаа. And I know we're where we are now because of that. Okay, but you made the best decision for her. I at know that I did, and it was the hardest choice I ever made. And now I'm trying to be there for her, and I can't, no matter what I do. Let me ask you something. Do you really think Timmy and Michaela are better off at your house than they are here? Yes, I do. Why are they better off at your house? What she said. I know. I want her to answer I'm the not question. going to answer the question. Because you don't have an answer. Do you want me to answer it? Because I will. Okay, yeah, answer it. When you're in recovery. Над бол айгуу юм бүгдээрээ айгуу буруу циклтэй яваад байгаа юм шиг санагдлаа. Oh my god энэ байран дээр л Макайла бол үнэхээр амар шийдэмгий бус ингээ эргэж буцсан барьцгүй хүн байгаа дээ. Дээрээс нь өвөө эмээ хоёр нь тэрийг хүлийн зөвшөөрөөд урдуур нь ингээ орж эргэж буцсан тэр байдлыг дэмжиж байгаа байхгүй юу. Ингээ ажил ээж нь ингээд төсөл байлээ ирүүлэр харах боломжгүй ингээд амар тэнэг өнцгөр хардаг бүр. Айгуу хэцүү. Дээж нь хэлнэ. Макайла ч өөрөө хариулаа. Яагаад гин шийдвэрээсээ буцсан гэсэн чинь Макайла би яг одоо тухгүй байна
ингээл заяа ингээл ярьж чадахгүй ингээл хоёрын оронд наан цаана ингээл уцмцоо оролтоол амар сонио. Тэгээ ер нь бол өөрөө эхэлж би ингээд түрээсээ өгөөлцё гэж хэлсэн гинэ өндөр дүн ихнэ гэж ерөөсө бодоагүй. Одоо ингээд бодоод тахад ээж миний өгсөн $500 өөр юм зарцуулсан ч гэж магадгүй юм байна. Гэл амар suspicious болж молол заяа. Here to talk to you, not to fight with everybody. I deserve I'm the just truth. uncomfortable right now. Maybe using me for money. I gave her $500 for the down payment, but I don't know if it was used to go towards the down payment or if it was used for something else.